За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр сурах бичгийн хуудас 183 дээр байгаа секторын талбай номын уртыг тооцоолох гэсэн хичээлийг судална. За та нар өмнөх ангиудаа дугуйн талбайг S тэнцүү PR квадрат түүний хүрээний уртыг C тэнцүү 2BPR гэж тооцоолсон байгаа. Тэгвэл өнөөдөр энэ чадваруудаа өргөдгөн AOB секторын талбай түүнд харгалзах AB номын уртыг тооцоолсонаа. Дугуйн 4-1, 4-2, 4-3 хэсгийн периметр ба талбайг олоорой гэсэн бодлогод анхаарлаа хандуулцгаая. За дэлгэцэн дээр бүтэн тойрог өгөгдсөн байна. Тойргийг 4 тэнцвэр гэсэлт хуваая. За одоо дугуйн 4-1 хэсгийг эзлэх талбай хэмжээг олъё. За олоорой хүүхдүүдээ. За энэ талбай хэмжээ нь дугуйн талбайг 4-1-ээр үзүүлсэнтэй тэнцүү буюу дугуйн талбайг 4 хуваасантай тэнцүү байна. Харин энэ хэсэгт харгалзах номын хэмжээ нь бүтэн дугуйн хүрээний уртыг 4-1-ээр үзүүлсэнтэй тэнцүү буюу 4 хуваасантай тэнцүү байна. Одоо дугуйн 4-2 хэсгийг эзлэх талбай хэмжээг олъё. За талбай хэмжээ нь дугуйн талбайг 4-2-оор үзүүлсэнтэй тэнцүү байна. Энэ хэсэгт харгалзах номын хэмжээ нь бүтэн дугуйн хүрээний уртыг 4-2-оор үзүүлсэнтэй тэнцүү байна. Одоо дугуйн 4-3 хэсэгт харгалзах талбай хэмжээг олъё. Энэ талбай хэмжээ нь бүтэн дугуйн талбайг 4-3 үзүүлсэнтэй тэнцүү байна. Энэ хэсэгт харгалзах номын хэмжээ нь бүтэн дугуйн хүрээний уртыг 4-3-аар үзүүлсэнтэй тэнцүү байна. За дэвтэртээ энэ тодорхойлолтыг бичиж аваарай хүүхдүүдээ. Төв өнцөг дотор унших дугуйн хэсгийг секторын дурын өнцгийн хувьд секторын талбай болон номын уртыг хэрхэн тооцоолдог юм бол? За энэ асуултанд хариулахын тулд саяхан олсон үр дүнгуудыг хүснэгтэнд байрлуулж зүй тогтлыг нь ажиглацгаая. За бүтэн дугуйн талбай 4-1 хэсгийг эзлэх секторын талбай S тэнцүү PR квадрат үржин 4-1 байна. Түүнд харгалзах номын хэмжээ 2PR үржин 4-1 байна. 4-2 хэсгийг эзлэх секторын талбай нь S тэнцүү PR квадрат үржин 4-2 байна. За харгалзах номын хэмжээ 2PR үржин 4-2 байна. За 4-3 хэсгийг эзлэх секторын талбай PR квадрат үржин 4-3 байна. Түүнд харгалзах номын хэмжээ 2PR үржин 4-3 байна. За энэ зүй тогтлыг ажиглаад дурын секторын хувьд хэсэг нь өгөгдсөн үед түүний талбай болон харгалзах номын хэмжээг нь тооцоолоорой. Иймний энэ хэсэгт харгалзах секторын талбай нь PR квадрат үржин n байна. Түүнд харгалзах номын хэмжээ нь C тэнцүү 2PR үржин n байна. За одоо дугуйн хэсэг нь өгдөггүй. Секторын өнцөг нь өгөгдсөн байвал өөрөөр хэлбэл төв өнцгийн хувьд секторын талбайг олох томьёо ямар байх бол мөн түүнд харгалзах номын хэмжээг тооцоолъё. За энэ асуултанд хариулахын тулд өгөгдсөн секторуудын өнцгийг олъё. За бүтэн тойргийн хувьд 360 градус байна. За тойргийн 4-1-т харгалзах төв өнцөг нь 90 градус байна. Тойргийн 4-2-т харгалзах төв өнцөг нь 180 градус байна. Тойргийн 4-3 хэсэгт харгалзах төв өнцөг нь 270 градус байна. За эдгээр секторын өнцгөр нь талбайг олъё. За үүний тулд n батархайг секторын өнцгөр илэрхийлж талбайг олох хэрэгтэй. Мөн хүрээний уртыг төв өнцгөр илэрхийлж хэрхэн бичих вэ? За үүний тулд 4-1 батархайг секторын өнцгөр илэрхийлж талбайг олох хэрэгтэй. 4-2 батархайг секторын өнцгөр илэрхийлж талбайг нь олох хэрэгтэй. 4-3 батархайг секторын өнцгөр илэрхийлж талбайг олох хэрэгтэй.
За энэ асуултын тэмдгийн оронд ямар тодорхойлолт байх вэ? За энэ хүслэгтэнд олж бүгдээрээ хүүхдүүдээ харгалзах тодорхойлолтыг олж бичихийн тулд дараах слайданд анхаарлаа хандуулцгаая. За бүгдээрээ эхлээд дугуй 1 градусын өнцгт харгалзах нумын хэмжээг тодорхойлъё. За энэ нум нь тойргийг хэдэн тэнцвэр гэсэн хуваасны хэд бол хариулаарай хүүхдүүдээ. За үүний тулд бүтэн тойргийн төв өнцөг 360 градус байдаг. За тэгэхээр тойргийг 360 тэнцвэр гэсэн хуваасны 1 хэсэгт харгалзах төв өнцөг нь 1 градусын өнцөг байдаг юм байна. За үүнийг тэтгэлтэй бичиж аваарай хүүхдүүдээ. За үүнийг мэдснээр тойргийн 4/1 хэсэгт харгалзах нумын хэмжээг 90 градусаар илэрхийлбэл 360-ны эртээ тэнцвэр. За энэ мэдчлэн 4/2 бутархайг 180 градусаар илэрхийлээрэй. За мөн 4/3 бутархайг 270 градусаар илэрхийлээрэй. За эдгээр асуудлуудыг шийдснээр альфа өнцгтээ секторын талбай болон түүнд харгалзах нумын хэмжээг олж болно. За үр дүнүүдээ харъя. За 4/2 бутархайг 180 градусаар илэрхийлбэл 360-ны 180 болно. За энэ далдаатай 180 градус болно. За 4/3 бутархайг 270 градусаар илэрхийлбэл 360-ны 270 гэсэн бутархайтай тэнцэн. За альфа өнцгийн хувьд 360-ны альфа бутархайтай тэнцэн. За бүтэн тойргийн хувьд 360-ны 360 гэсэн бутархайтай тэнцэн. За 1 градусын төв өнцөгт харгалзах секторын талбай, дугуйн талбай 360-ны 1-тэй тэнцүү буюу Is тэнцүү 360-ны PL квадрат байна. За хүүхдүүдээ хүснэгтээ бүгэлснэ. За та нарын бүгэлсэнтэй тохирч байна. 90 градусын өнцөгт нумын хэсгийг харгалзах секторын талбай PL квадратын үржих нь 360-ны 90 байна. Харгалзах нумын хэмжээ нь C тэнцүү 2PL үржих нь 360-ны 90 байна. За 180 градусын төв өнцөгт нумын хэсгийг харгалзах секторын талбай нь PL квадратын үржих нь 360-ны 180 градус байна. Харгалзах нумын хэмжээ нь 2PL үржих нь 360-ны 180 байна. За 270 градусын төв өнцөгт нумын хэсгийг харгалзах секторын талбай PL квадратын үржих нь 360-ны 270 байна. Харгалзах нумын хэмжээ нь C тэнцүү 2PL үржих нь 360-ны 270 байна. За та нар эндээс зүү тогтлыг ажиглаад секторын өнцөг нь өгөгдсөн үед түүний талбай болон нумын уртыг олох томьёог тооцоолоорой. За энэ томьёо S тэнцүү PL квадрат үржих нь 360-ны альфа байна. Харгалзах нумын хэмжээ нь C тэнцүү 2PL үржих нь 360-ны альфа байна. За AOB секторын талбайг олохдоо секторын өнцгийг дугуйн талбайгаар үржүүлж 360 хуваана. Нумын хэмжээг нь олохдоо секторын өнцгийг тойргийн уртаар үржүүлж 360 хуваана. За өнөөдрийн хичээлээр секторын талбай болон түүнд харгалзах нумыг тооцоолох томьёог мэдэж авлаа. За эдгээр үздсэн томьёонуудаа баттгаж сурах бичгийн хуудас 183-ийн бодлого номер 63-аас 67-г бодоорой. За өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан бүх хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.